Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нарт энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хамгийн ихний асинхрон 1-р хичээлийн сэдэв бол үг бүтэх арга. За та бүхэн дэвтэр хичээлийн хэрэгслээ бэлтгээд бичлэгээ үзээд хичээлээ маш сайн ойлгож аваад хичээлийн дараах сорилтоо амрагдаарай. Монгол үг бүтэх ёсны тухай. Аливаа хэлний бэлэн байгаа материал, бүтээгэр, үг, холбоог гэх мэтээр тулгуурлан шинэ үг бүтээх арга, хэрэглүүр, зүй тогтлыг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг үг бүтэх ёсны судлал гэнэ. Үг бүтэх ёсны судлах зүйл нь үснэл үг юм аа. Монгол үгийн бүтцийг нэр үгийн бүтц, үйл үгийн бүтц гэж авч үздэг. За нэр үг нь язгуур, дагвар, тооны дагвар, тийм ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэсэн бүтцтэй. Үйл үг нь язгуур, дагвар, хэвийн дагвар, байдлын дагвар, холбох нөхцөл, төсөөх нөхцөл гэсэн бүтцтэй. Холбох нөхцөлийг нөхцөлдүүлэн холбох нөхцөл, тодтгоо холбох нөхцөл гэж хоёрынглан, төсөөх нөхцөлийг биеэр төсөөх нөхцөл, цагаар төсөөх нөхцөл гэж хоёрынгалдаг. Үг бүтэх арга. Үг бүтэх аргыг үндсэн арга, туслах арга гэсэн ерөнхий хоёр ангиллалд авч үздэг. Үндсэн арга нь нийлэг арга буюу дагварын арга, задлаг арга буюу үг нийлэх арга байна. Туслах арга нь авиас илгэх, үг төвчлөх арга юм аа. Тэгвэл үндсэн аргыг авч үзье. Үг бүтээх үндсэн арга дотроо дагварын арга байдаг. Дагварын аргыг дотор нь идэвхтэй язгуур үндсээс үг бүтэх, идэвхгүй язгуур үндсээс үг бүтэх гэж хоёр ангиллана. Идэвхтэй нэрээс үг бүтэх дагвар, үйлээс үг бүтэх дагвар тус байна. За нэрээс үг бүтэж буй жишээ, амсар, ахмад гэх мэт. За үйлээс үг бүтэж буй санал, харуул гэх зэрэг одоо үйлээс дагварын аргаар шинэ үг бүтсэн байна. Идэвхгүй язгуур үндсийг дотор нь дүрслэх, дуурайх гэж хоёр ангиллана. За ханз гэдэг дүрслэх язгуураас ханзар, нуг гэдэг дүрслэх язгуураас нугал гэх мэт ийм үг үлсэн жишээ байж болж байна. За дуурайх язгуураас тас гэсэн дуурайх язгуур, сүм гэсэн дуурайх язгуураас тус дагварын аргаар шинэ үг бүтжээ. За үг нийлэх аргыг дотор нь зэрэгцээ үг бүтэх, хөсрөө үг бүтэх гэж хоёр ангилдаг. За зэрэгцээ үгийг энгийн зэрэгцээ үг бүтэх, давтан зэрэгцээ үг бүтэх гэж хоёр ангилна. За гуйж, гуйш, ядуу зүдүү гэх зэргээр энгийн зэрэгцээ үг бүтэж байна. Уйлж, муйл, мал зал гэх зэргээр давтан зэрэгцээ үг бүтэж байна. Хөсрөө үг бүтэх арга нь хамтсан хөсрөө үг, найрсан хөсрөө үг гэж хоёр ангилдаг. За хамжих гэдэг бол ямар нэгэн нөхцөл бүтээгдэхүүн байхгүй. За зад, тат, хонин гөрвөл гэх мэт үг шинээр үүсэж байна. За харин найрсан гэдэг маань тухайн нийлж буй хоёр үг дундаа ямар нэгэн бүтээгдэхүүн авсан байна. За эдийн засаг, цагдаа сэргийлэх гэх зэрэг юм байна. Тэгэхээр үгийн язгуур баандсанд дагвар залгаж шинэ үг бүтээх аргыг дагварын арга буюу нийлэг арга гэнэ. Харин үгийн сангийн бие даасан утгатай хоёр үг нийлж шинэ үг бүтээхийг үг нийлэх арга буюу задлаг арга гэнэ. Үг бүтэх туслах арга. Үнийг авиас илгэх аргаар үг бүтэх, үг төвчлөх аргаар үг бүтэх гэж хоёр ангилж үзнэ. За авиас илгэх арган дотроо утга сэлгэлт, нөлөөлөн хувьсах сэлгэлт гэж хоёр ангиллалтай. За утга сэлгэлт дээр гатлах, гитлэх, за барзай, барсай, давш, дэвш, тантай, томтой, тэнти, томтой гэх зэргээр утга сэлгэсэн байна. За гагн, гам, алчуур, арчуур, сулдаг гэх мэтээр нөлөөлөн хувьсах сэлгэлт энэ жишээ юм байж болно. Бүх
тухайн үгийг бүрдүүлж буй үгдүүдийн эхний үсгээр за моис нүүб гэх мэтчлэнгээр ингээд шинэ үг үүсгэж болж байна. За мөн эхний үеэр за небо буюу нэгтлэн бодогч гэдэг үгийг небо гэд нэрсэн байна. За үгийг одоо гэхтэй за лавлах товчоо гэдэг үг байлаа гэхэд зөвхөн түүнийг лавлах гэж товчлон хэлэх. За мөн нөгөөдөр гэдэг дээр одоо аваа суурж гээдэж чинь за энэ дээр нөгөө өдөр гэдэг үгийг нөгөөдөр гэх мэтчлэнгээр ингэж үг төвчлөх замаар шинэ үг бүтээж болж байна. За тэгвэл үг бүтэх үндсэн болон туслах аргаар одоо монгол хэлний үг бүтэж байгаа бол гадаад үгийг монгол хэлэнд орчуулан хэрэглэхдээ плед гэдэг үгийг за тасал бар гэх мэтчлэн за докторыг эмч ардчилсан амтны үрэлэн тэтгэлэг шийдвэр тулаан дотоод засал за удирдлага суурлуулалт хүмүүний ширээ гэх зэрэг за тан ганц дагварын арга биш за дагварын болон үгнээлэх арга зэргээр одоо бүтсэн үгнүүдээр гадаад үгийг монгол хэлэнд орчуулан хэрэглэж байна. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Хичээлийн дараах сарилтаа хамрагдаж мэдлэгээ